хүүхдүүдээ өнөөдрийн чиглэлээр бүгдээрээ хувь хүн ба хууль буюу хүний эрхийн бүлэг сэдвийн хүрээнд өгдөж байгаа нэг ээлжид хичээлийг үзэж байна. За хүний эрхийг хязгаарлах нь зөв үү? Хичээлээ эхлэхээс өмнө бүгдээрээ дараах 3 асуултанд хариулан бичээрэй. Нэгдүгээрт хүний эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарлах шаардлагатай юу? Хоёрдугаарт хэрвээ тийм бол ямар тохиолдолд хүний эрхийг хэрхэн хязгаарладаг вэ? Гуравдугаарт хүний эрхийн хязгаарлалтын талаар мэдэх нь яагаад чухал болох талаар өөрсдийн таамаглалаа бичээрэй. Хүний эрхийн түгээмэл томхирлын 29-р зүйлд хүн бүр эрх хэрэгчлөөг эдлэхдээ гагцхүү бусдын эрх хэрэгчлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрсөн, хүндэлсэн, мөн арчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага болоод нийгмийн хэв журам, ерөнхий тэр сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтанд өртөгдөх ёсгүй гэж томхирлсан байна. За тэгэхээр энэ үүнээс юу болгож болох вэ гэхээр хүн эрх хэрэгчлөөг эдэлж байгаа тохиолдолд заавал үүрэг хариуцлага биелүүлэх, үүрэг хариуцлага умартахгүй байх шаардлагатай. Энэ нь өөрөө арчилсан нийгмийн хариуцлагатай иргэний үүрэг байна. За тэгвэл хэрхэн хүний эрхийг хууль хамгаалдаг вэ гэвэл хүний эрхийг хууль заасан үндслэл журмын дагуу хязгаарлах нь бусдын эрх болоод эрхчлөө хөндлөхөөс урьдчилан сэргийлж байгаа маш чухал нэг хүчин зүйл болдог. За тэгвэл үндсэн хуулийн 19-р зөвлөлд онц болон дайны байдал зарласан тохиолдолд үндсэн хууль бусад хууль заасан хүний эрх болоод эрхчлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно гэж заасан байна. Тэгэхээр үүнээс юу гэж ойлгож болох вэ гэхээр хуулиар хязгаарласнаас бусад тохиолдолд хүний эрхийг зөрчиж болохгүй гэж ойлгож байна. За тэгвэл хүний эрхийг хамгаалах хангах талаар төр ямар үүргийг гүйцэтгэдэг вэ? Нэгдүгээр хүндэтгэх үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь төр хүний эрхийг хүлээн зөвшөөрч хууль тогтоомжоор баталгаажуулдаг. За төрийн зүгээс сургууль болоод эмнэлгийг байгуулах зэргээр хүн бүр эрхээ эдлэх тэр нөхцөл боломжийг нь бүрдүүлж идэг. Энэ нь төрийн хангах үүргийг илэрхийлдэг байна. Гуравдугаарт бусад хүн байгууллагын зүгээс хүний эрхийг зөрчвөөс хамгаалах, эрхэн зөрчигдвэл сэргээн эдлэх үүргийг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь төрийн хамгаалах үүргийг илэрхийлдэг. Мөн төр хүний эрхийн ахиц дэвшил гаргах үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүний эрхийн талаарх ойлголт амжилтаа багтаах, ямагт үнийг ахиц дэвшил гаргах маягаар үйл ажиллагаанд шингээн тусгах шаардлагатай байх нэ. За ингээд анхаарал хандуулсан та нартай баярлалаа.